Run minute guys. За яг нэг сайхан видео хийгээд дууссан чинь хөрөнгөний зах зээл дээр амар том хөдөлгөөн гарч эхэлж байна. За тэгээ хараад үзсэн чинь юунаас болсон юм бэ гэх юм бол хэдүүлээ зүгээр харцгаая. Тэгээ Donald Trump юу ч хэлсэн юм бэ гэвэл тавас окей энэ. I'm pleased to report the United States of America дарада Иран Америкчууд бид нар өнгөрсөн 2 хоногийн хугацаанд тэ хоорондоо ярилцсан үр дүнтэй. За тэгэхээр тэр үр дүн дээр үндэслээд юу хийхэ шийдсэн юм бэ гэвэл тэ Ираныг 5 хоног бөмбөгдөхгүй. Окей. За өнөж байж магадгүй, худлаач байж магадгүй. За тэгэхээр Ираны талын хариу хараад үзье. There are no initiatives to decrease tensions, but our position is clear. The US should be the interlocutor as we did not initiate this war. За ерөнхийдөө бидний байр суурь тодорхой. Тэ бид нар бол энэ дайныг бие даасан зогсоохгүй. Америкчууд ерөнхийдөө өөрийнхөө алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Үзэхээс ингэ ярьж байна. За тэгээ Ираны талаас бас юу яригч байна гэх юм бол бид нар юу ч яриаггүй. Америкчуудаа юм ярьсан малга тэ Ираны мизан. There are no talks between the US and Iran. Тэ requests to reduce tensions should be put on the US. За бид нар тэ Америкчуудаа юу ч ярьсангүй гэх мэтчлээ. За мэдээж Иранчууд одоо юу хэлж болох юм бэ гэх юм бол тийм ээ Трамптай ярьсан, Трампын зөв 5 хоног биднийг бөмбөгдөхгүй байна баярлаа гэж юусоо ярьж угаасаа болохгүй. Иранчууд одоо юу хийх юм бэ гэх юм бол юу ч ярьсангүй гэх мэтчлээ. Тийм ээ сул юусоо харагдаж болохгүй. Израиль бас сул харагдаж болохгүй. Израиль ер нь зарчмын хувьд бол юу хийх юм бэ гэх юм бол тий энэ үнэн юм бол баг зэрэг Ираныг ингээд үргэлжлүүлээд бөмбөгдөх ёстой. Тий Америкчууд тэрийг зогсоохгүй юм бол. За тэгээд энийг ерөөхдөө хэдүүлээ харцгаая. За тэгээд өнөөдөр дахиад нөгөө бидний хөрөнгө бол нөгөө бидний зах зээлийн тайлан апдейт ерөөхдөө ингээд өдрө болгон сайжирч байгаа. Тэгээд та бас энийг үзүүлчих гэж бодож байна. Тэгээ энийг бас энэ дотор ингээд бичсэн байгаа юмыг хэдүүлээ бас ярьцгаая. Би аль version-ыг ярих юм бэ гэх юм бол англи version-ыг ярина. Гэхдээ хамаагүй чанартай орчуулсан монгол version-ыг ерөөхдөө ингээ гаргацсан байгаа. Тэгээд энэ version гэхдээ та нэг юм ойлгох хэрэгтэй байгаа. Энийг ерөөхдөө 6 цаг 30 минутад бичсэн. Тэгээд энэ дотор юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол сонирхолтой юм нь Азад байгаа нефтний үн ханш амар үнэтэй болж байгаа. Ойролцоогоор 140-с 160 доллар нэг баррел нэг пошк. Таиландд ерөөхдөө дизель гэх мэт чинь олдгоо болж байгаа. Тэнд бүр хомсдолд орцсон хүмүүс ерөөхдөө банка дүрх ерөөхдөө боломжгүй. Европ ч гэсэн томоохон нефтний дизель түлш гэх мэт шок орцсон байгаа. Азийн зах зээл, Европын зах зээл дээр бас онгоцны бензин одоо керосин бас амар үнэтэй болж байгаа. За тэгээ 20 дугаарт юу болсон бэ гэх юм бол алт өнгөрсөн 7 хоногийн дотор ерөөхдөө ойролцоог 5100-аас өнөөдөр бүр ёроолтой 4300 руу унсан. За тэгээ энэ яагаад унсан юм бэ гэх юм бол судалсан яагаад болж байгаа юм бэ гэх юм бол хөрөнгө оруулалтын сангууд энэ тэнд ерөөхдөө паниктж байгаа. Бөөнөр ерөөхдөө зарж байгаа. Төв банкуд ер нь бол алтаа сүртэй зарахгүй байгаа. Тэгээд Европт байгаа Европын хөрөнгө оруулалтын дүрм бас Америкийн хөрөнгө оруулалтын дүрмийг мөрддөг компаниудын багц ер нь бол нэгэн савлгаатай байгаа учраас тэр савлгаанаас болоод багцын хуваарлалт нь ер нь бол нэгэн хурдтай өөрчлөгдөж байгаа. Зарим хувьцаанууд нь навс унаад, зарим нь өсөөд. Тэгээ энээсээ болоод тэд нар юу хийх ёстой бэ гэх юм бол хуулийн дагуу багцаа өөрчлөх ёстой. За тэгээд юу хийдэг юм бэ гэх юм бол энэ томоохон хөрөнгө оруулалтын сангууд өнгөрсөн жилийн хугацаанд ашигтай позициудаар зардаг тэр юм бэ гэх юм бол нэлээд их алт зарж байгаа. За тийм учраас ерөөдөө алт унж байгаа. Төв банкуд алтыг ер нь бол тийм худалдаа авалтыг үргэлжлүүлэх тэр нь ер нь бол бүр ойлгомжтой болж байгаа. Ер нь бол багаар хэдүүлээ ирэх 3-4 жилийн 5 жилийн хугацаанд юу арах юм бэ гэх юм бол улсууд төв банкуд ерөнхийдөө доллароос илүү их хөдлөөд хаашаа явах юм бэ гэх юм бол тийм алт руу явна төв банкын нөөц. За тэгээд та бас нэг уншичаарай. Энэ тайлангийн доор бас юу бичигдсэн байгаа юм бэ гэх юм бол нөгөө арилжаанууд байгаа. Санал болгож арилжаанууд тэднийг одоохондоо хэрэгжүүлэхгүй шүү. За яа. Хуцааны арилжаа хөрөнгө оруулалт тийм мөнгөөр мөнгө олох. Амар сонирхолтой байгаа тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оруулалтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа.
Чи нэг дөр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Энэ тайлангийн доор бас юу бичигдсэн байгаа юм бэ гэх юм бол нөгөө арилжаанууд байгаа, санал болгож арилжаанууд тэднийг одоохондоо хэрэгжүүлэхгүй шүү. Заяа энэ иймэрхүү тайлангуудыг одоохондоо судалгааны чанартай байна уугүй юу? Арилжааны зөвлөгөөнүүдийг нэг гаргаад эхэлсэн байгаа. Гэхдээ тэд нэр ерөнхийдөө тэднийг ер нь би өөрөө өдөр болгон жоохон сайжруулах ёстой. Тэгээд таад анзаарч байгаа юм бол бидний багц дотор яг энэ дайнтай холбоотой арилжаанууд ер нь нэг сүртэй байхгүй. Тэгээ нефтэн дээр all in ерөөсө хийгээгүй байгаа. Энэ газ нефт тээвэрлэг усан онгоцны хувьцаа бид нар ингээ аваагүй алтнаасаа ингээ гарч байгаа гэх мэт чинь тийм учраас энэ арилжаануудыг одоохондоо хэрэгжүүлэх хэрэггүй шүү. Окей. За тэгээд ерөнхийдөө зах зээлийн тий чартууд хийтүүлээ хамт харцгаая. Би цонхоо бас жоохон засчихъя. Окей. Тэгээд долларын индексийг хэдүүлээ харцгаая. Ер нь бол bottom formation дуусж байгаа. Өнөөдөр доллар 100-аас дээш гарсан байсан. Саяхан 99.5 руу буурж байгаа. Саяхан 99 хэд хүртэл ингээ буурсан. Гэхдээ та харж байгаа бол ер нь бол баг багаараа higher high lower low ингээ хийж байгаа. 5 хоног энэ намтсан ч эх 7 хоногт Strait of Hormuz нэгдэхгүй. Их тайван шууд бий болохгүй. Энэ нефтний үн ханш шууд хямдрахгүй. Европын нефтний эрчим хүч гэх мэт асуудал нь хിവэрэ байгаа. Тийм учраас бидний одоо энэ позиц EUO богино хугацаанд жоохон уналт амсах магадлал бол байгаа. Гэхдээ таад ингэ харж байгаа юм бол те EUO өнөөдөр 5 дахь өдөр 29.5 дээр байсан. Одоо pre-market дээр 29.4 энэ маргаан ингэ шийдвэрлэгдсэн ч ер нь бол Европын позиц улам суларч байгаа. Тийм газ маацны өртөг нэмэгдэн Strait of Hormuz жишээлбэл нэг 2-7 хоногийн дотор баг багаар ингээ нэгтэд эхлэх юм бол тээвэрлэх зардал нь үнэтэй хിവэрэ байх болно. Энэ дайн тэрчтэй дуусах нь арай болоогүй ингээ маргалал явна гэсэн үг. Миний таамгаар юу юм бэ гэх юм бол юу болсон бэ гэх юм бол 6 сарын өмнө бас ер нь бол намтцсан байсан. Тэгээд 6 сарын дараа буцаагаад пуужн яваад эхэлсэн. Энэ ерөөхдөө мөд дуусахгүй хаа. Тийм учраас энэ зүгээр нэг урт хугацааны тренд. Өнөөдөр маргааш 7 хоногт ирэх магадгүй 3 сарын дотор богино хугацааны өөрчлөлт гарч ирж магадгүй. Гэхдээ манай багц юун дээр төвлөрсөн байгаа юм бэ гэх юм бол инфляц. Тэ? Эрчим хүчний өртөг, Европ сулрна. Энэ дээр ерөөхдөө гол позициуд авсан байгаа учраас энэ дээр нэг өөрчлөлт байхгүй. За нэмээд Америкийн дэлхийд даяар ерөөхдөө бууда Эрдэнэ шиш гэх мэт шин тариалангийн улирал ерөөхдөө эхэлсэн байгаа. Тэгвэл юу болж байгаа юм бэ гэх юм бол Strait of Hormuz одоо хаалттай байгаа учраас тэр бордооны өртөг үнэтэй хിവэрэ. Тэгээ хөдөө аж ахуйн салбарт одоо тариалангийн үйл ажиллагаа явуулахын тулд дизелийн өртөг үнэтэй хിവэрэ. Тийм учраас энэ дээрээ бас паниктаад позиц ер нь бол өөрчлөх нэг хэрэг байхгүй. За тэгээ хизээ нэгэн цагт энэ маргаан буцаагаад эхэлнэ. Тэ? Энэ ерөөхдөө дуусахгүй төр зүртээ нэг завслага авцсан байж магадгүй. Тийм учраас энэ дээрээ нэг сүртэй өөрчлөлт байхгүй. За нэг өөрчлөлт бол байгаа. Хэдүүлээ юу хийсэн бэ гэх юм бол өнөөдөр тэр DSB тийм Германы засгийн газрын бонд дээр шорто жоохон багасгасан. Өнгөрсөн 7 хоног хэдүүлээ ийш лонг орсон. Баг зэргийн ашиг аваад одоо жижигхэн ашиг аваад энэ позициас хэдүүлээ баг зэрэг гарч байгаа. Технологийн хувьцаа гих мэтчлэн тийш орох цаг нь арай болоог байгаа. Австралийн уул уурхайн компани руу бас одоохондоо орох болоог байгаа. Яг гэх юм бол тий өмнө би ярьж ирсэн. Австралийн компаниуд ерөнхийдөө дизелийн хамсалт орч магадгүй орцсон. Тэгээ Strait of Hormuz, Middle East, Арабын орнуудаас ингээ дизель нефт авж байгаа хിവэрэ. Тийм учраас энэ дээр ерөнхийдөө нэг хөрөнгө оруулалт хийх одоохондоо хэрэггүй. Гэхдээ нэг хувьцааг ерөнхийдөө дахиад харах ёстой энэ юу юм бэ гэх юм бол EQ resource яг вэ гэх юм бол тий тангстен үйлдвэрлэдэг, тангстен газраас гаргадаг. Тэгээд саяхан Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол ойролцоо 100-аас 150 тэрбум долларын зэвсэг ашигласан. Гэтэ дотор юу байгаа юм бэ гэх юм бол газрын хавар элемент. Окей. Тэгээд энэ тангстен байгаа. Тэгээд энэ зэвсгээ шинээр үйлдвэрлэх хэрэгтэй, захиалах хэрэгтэй. Тэгээ юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тангстен хэрэгтэй. Тийм учраас маргааштай баг бид нар энэ EQ resource
руу дахиад нэмж орно. За гэхдээ нэг хэлэх юм байгаа. Австралийн компани бол мөн гэхдээ Австралид бүртгэлтэй олборлолтын үйл ажиллагаа өөр газар явж байгаа. Нэг эрсдэл нь яг юу юм бэ гэх юм бол энэ танксныг баяжуулдаг үйлдвэр ерөнхийдөө Аз байшдаг. Тийм учраас тэн дээрээ бас нөгөө газ нефтийн нийлүүлэлт тий энэ тэн тасарч магадгүй. Тийм учраас хэдүүлээ EQR resource руу орох юм бол та бас юунд бэлэн байх хэрэгтэй юм бэ гэх юм бол харгас савлгаанд бэлэн байх хэрэгтэй. За тэгээд бидний тактик стратеги сүртэй өөрчлөгдөхгүй одоо савлгааны араас явах ерөнхийдөө хэрэггүй яваад их юм бол тэрийг арилжаалах амар хэцүү. Та ингэ харж байгаа юм бол манай BCI өдөртөө нэг 10%, 5% ерөөсө хөдлөхгүй ингээд дэшээ доошоо тий 19-оос он гараад нэг 22, 23 руу ингээд өсөө явж гин. Гэхдээ одоо пуужин шиг ингээд дэшээ хөөрөөд тэгээ буцаага газар руу унаад дил бүсрээд тийм юм ерөөсө байхгүй. Өндөр хөшүүрхтэй юм бидний багц одоо бас байхгүй. Энэ EOO позиц бас ерөөхдөө нэлээд даруухан тийм учраас тий энэ дээр тий бүх юм хിവэрээ. За тэгээ харж байгаа юм бол Magnificent 7 тий 58-аас 59 руу ингээ өсөж гин. S&P 500 pre-market дээр хэдүүлээ SPY-ыг харцгаая. SPY жоохон өссөн байна тий 5 өдрийн close 648 байсан бол одоо 658 л өссөн байгаа. Яг хүмүүс short-удаа ингээл багасгаж гин, put option-удаа ингээ зарж гин. Тий гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо нэг 5 6 хоног намтч магадгүй. Гэхдээ энэ дайн дуусах билээ одоохондоо итгэхгүй байна. Тэгээ зах зээлийн энэ хөдөлгөөнөөс бас харахад яг адилхан харагдаж байна. Та ингэ харж байгаа юм бол IWM Russell 2000 бас жоохон recover хийсэн. Гэхдээ downtrend дотор ингээд хിവэрэ хэдүүлээ бас орт биткойныг ерөөсөө яриаггүй. Энийг бас хараад үзэх юм бол биткойн амар ugly хിവэрэ байгаа. Та бас өмнө хэлжсэн decline те bear flag Онолт bear flag тэгээд та харж байгаа юм бол өмнөх bear flag өнгөрсөн жилийн 11 сараас энэ жилийн 1 сарын сүүлд нь 2 сар болсон юм бол дараагийн bear flag одоо 2 сар ихээр эхэлсэн байна. Одоо баг хугацаанд болсон. Тэгээ магадгүй ингээд дэш яваад тэгээ дараагийн leg down болох магадaltaй. За тэгээ багцлаа одоо юу нэмэгдэж орох магадaltaй юм бэ гэх юм бол маргааш EQR resource баг зэрэг тэгээд хэдүүлээ энэ 7 оны сүүл хүртэл ерөөхдөө энэ биткойныг харцгаая. Тэгээд ер нь бол энэ bear flag болох нь тодорхой болоод ирэх юм бол хэдүүлээ BITI дээрээ ерөөхдөө short позиц нэмэн хэдүүлээ ойрын үед том өндөр хөшүүрэгтэй тэгээ эрсдэл өндөртэй шунал дээр ямар нэгэн all in ерөөсөө хийхгүй шүү. Яагаад гэх юм бол ийм үед нөгөө зах зээл тий одоо амар олон мэдээнүүд гарна тий Трамп ерөөхдөө яагаад сая өнөөдөр такуудсан бэ гэх юм бол хэдүүлээ энийг айгүй амархан харж болно. За тэгээ юу болсон бэ гэх юм бол тий энэ 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын хүү энэ дайн ихэлснээс хойш айгүй хөөрхөн унаад байсан 3.9-оос 4.4 рүү өссөн байна. Америкийн засгийн газрын бондын хүүгийн өртөг гэ нэмэгдээд байгаа учраас ерөөхдөө Трамп дандаа такууддаг. За өмнөх таку бас хизээ болсон бэ гэх юм бол та харж байгаа юм бол өнгөрсөн жилийн 4 сар хүртэл бас нөгөө хэдтийн худалдааны маргаанасаа болж хэдэн 7 хоног Трамп бол тий алдсан. Тэгээд хүү нэг өсөө яваад ирэхээр Трамп бол буцаага такууддаг. Яагаад гэх юм бол энэ жил Америкийн засгийн газар 9 их 80 долларын засгийн газрын бондыг дахин санхүүжүүлэх ёстой. Богино хугацааных биш тий 5 жил, 2 жил, 10 жил, 30 жилийн хугацаатай бондууд ерөөхдөө зах зээл дээр байршуулах ёстой. Тэгээд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол бага хүү хэрэгтэй өндөр хүүтэй бондуудыг авчих юм бол ерөөхдөө Трампт ерөөхдөө Америкийн эдийн засаг ерөөхдөө муугаар нөлөөлнө. За тэгээд яриагүй юм байна уу? Хэдүүлээ ингээд тикруудыг харцгаая. За тэгээд саяхан corn жоохон уналт авсан тийм манай Эрдэнэ шиш жоохон савлсан. Гэхдээ та харж байгаа бол uptrend дотор хിവэрэ байгаа. Бууда хэдүүлээ бас харцгаая. Uptrend дотор бас хിവэрэ байгаа. Саяхан жоохон цохилт авсан. Сая бараг нэг 610 марв дээр явсан бол тэгээ одоо буцаагаад 595 мол унсан байна. Тэгээд хэдүүлээ ер нь бол мэдээлэл таашаа явж байгаа би харцгаая. Савлгаа ирэх нь бол тодорхой. Гэхдээ бидний багц дунд урт хугацааны багц тэгээд энэ трендүүд нь бүгдээрээ ер нь бол тодорхой инфляц өндөртэй дайны эрсдэл байгаа. Бүх юмны үртэг нэмэгдэж байна. Европ улам суларна. Мөнгө тэ тодорхой улам их одоо Америк руу доллар руу зүгтж байгаа. Одоо Арабаас асар их хэмжээний мөнгө явна. Middle East эдийн засгууд нь ерөөхдөө хүнд байдалтай орно. Дубай
Доха гэх мэтчлэн хот улс орн руу хүмүүс нэг сүртэй явах байх. Тэгээд энээсээ болж бас юу болох магадaltaй юм бэ гэх юм бол тэр Арабын орнуудын засгийн газрын бонд тэн дээр бас эрсдэл гарах магадлал байгаа. Тэгээд энийг маргаашийн тэр макрогийн тайлан дотор хэдүүлээ бас ярьцгаая. Энэ тэд ер нь бол энэ Америк Ираны дайнаас болоод юу болж байгаа юм бэ гэх юм бол энийг хөрөнгө оруулалтын ертөнц regime change гэдэг ерөнхийдөө хөрөнгө оруулалтын ертөнц орчин тэр чигтээ өөрчлөгдлөө. Нэг шин тренд одоо хөдлөөд эхэлсэн. Дөнгөж саяхан одоо энэ 2 сарын сүүлээр. За тэгээд энэ трендийг ерөнхийдөө аюул сайн онцлох ёстой, дүгнэх ёстой. Тэгээ удахгүй ер нь бол капитал хөдлөөд эхэлнэ. Хамгийн томоохон юу юм бэ гэх юм бол одоо хангамжийн сүлжээ үйлдвэрлэлүүд шинээр Арабын орнд баригдахгүй. Мега төслүүд тэнд баригдахгүй. Тэ 20, 30, 40, 50 тэрбум долларын төслүүд тийшээ хинч барихгүй. Яагаад гэх юм бол туужиндуулах магадaltaй. Хоёрдугаарт Европ ч гэсэн томоохон үйлдвэрлэл, тэ бүтээн байгуулалт, дэт бүтц, тэ хувийн хөвшил компаниуд тийшээ хөрөнгө оруулалт хийхгүй. Яагаад гэх юм бол засгийн газрууд мэдрэл муутай нэмээд эрчим хүчний өвтөг дэндүү өндөр. За тэгээд иймэрхүү хөдөлгөөнүүд нь аягүй тодорхой. Тэгээ юу гэсэн бэ гэх юм бол трендээ зөв харах ёстой. Тэгээд зөв трендээ олсныхаа дагуу ирээдүйд юу хөдлөх юм бэ? Урьдчилан таамаглаад тэн дээр өмслөд хөрөнгө оруулалт хийгээд тэгэл төвчээртэй энэ савлгаагийг давах хэрэгтэй байна. За өөр хэлэх юм байхгүй. Оройгоо сайхан өнгөрүүлээрэ, тайлангуудаа уншаарай. Тэгээд маргааш ирээд уулзъя. Бай бай. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та School дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та Join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.